Сайн байна өрхөн үзэгчтэй хөтлөгч Ламаа байна. Энэ бол дэлхийн төв 7 хоногийн шилдэг мэдээ хөтөлбөр эхэлж байна. Та бүхний мэдэж байгаачлан бид энэ хөтөлбөрөөр өдөр бүр хөршүүд болох Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халимаг болон Хятадд өрнсөн голлох үйл явдлуудыг хүргэдэг. Харин 7 хоногийн төгсгөлд шилдэг сурвалжлагуудыг сонгоо авч үйл явдлыг тоомлон хүргэдэг лээ. Ингээд сүүлийн 7 өдрийн онцлог мэдээний төвөртэй танилцъя. Эхлэе. 300 гаруй дугуйчин баатруудын дурсгалыг хүндэтгэх нэг зорилгодоор нэгдлээ. Улаан үдэд ялалтын ойн, ялалтын од дугуйн аялал боллоо. Цуваанууд өөр дурсгалын газраас хөдөөлж ялалтын дурсгалын цогцлборт уулзсан байна. Энэ арга хэмжээ хэрхэн өрнсөн? Зарим оролцогч яагаад тусгаалan дугуй худалдаа авсан тухай манай эхний сурвалжлагаас үзээрэй. Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улсын баатар Владимир Бузинаевич Барсеевийн цээж баримл бол хаврын ялалтын од дугуйн аялалд оролцогчдын уламжлалт цугларах газар юм. Энэ жил салхи татуулан давхих хүсэлтэд 300 гаруй хүн цугларчээ. Заримынх нь хувьд энэ үйл ажиллагаа амьдралын салшгүй нэг хэсэг нь болсон бол зарим нь анх удаа оролцож бүр тусгаалan дугуй худалдаж авсан байна. Энэ арга хэмжээний талаар жил бүр сонсдгоо. Үүнд оролцохын тулд дугуй худалдаж авсан. Ийм олон нийтийг хамарсан арга хэмжээ үнэхээр гоё байна. Өвөг дээдэс маань юу ийснийг санаж байх хэрэгтэй. Энэ мэдлэг үеэс үед уламжлагддаг байх ёстой. Бас олон хүн оролцож байгаа нь сайхан байна. Өнөөдөр манай советский дүүрэг бараг тэр чигээрээ цуглалаа. Энэ жилийн дугуйн аялал ойн арга хэмжээ болж 15 дахь удаага зохион байгуулагдлаа. Ингэснээр бид эх орны дайны жилүүдэд тусгаар тогтнолыг маань үнэхээр хамгаалж үлдсэн өвөө элен зөвгдийнхөө дурсгалд хүндэтгэл үзүүлж байна. Тэдний ачаар өнөөдөр бид инх тайван тэнгэрийн дор амьдарч байна. Цуглаж цэцэг өргөсний дараа гараандаа гарч цуваа улаан үдийн гудамжаар зохион байгуулалттайгаар хөдлөлөө. Дугуйчдын маршрут Барсеевийн гудамж, Советская, Коммунистическая, Балтахиновын гудамжаар үргэлжилжээ. Энэ үеэр Октябрь дүүрэг агуу эх орны дайны жилүүдэд улаан үдийн эмнэлгүүдэд шархаад алгуу нас барсан дайчдын дурсгалын цогцлбороос харин төмөр замын дүүрэг алдрын талбайгаас гараага эхэлсэн байна. Бүх оролцогчдын эцсийн цэг нь ялалтын дурсгалын цогцлбор болжээ. Ялалтын од эх орон арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бид агуу дайны баатрууд фронтод ялалтыг дархалсан өвөө элен зөвгдийнхээ гавьяанд хүндэтгэл үзүүлэхээр ялалтын дурсгалын цогцлборт цугларлаа. Тэдний ачаар бид инх тайван эв найрамдалд амьдарч байна. Энд мөн уран бүтээлийн хамтлагуудын тоглолттой цуглаан болж мөнхийн галд цэцэг өргөв. Дугуйн аялал нь үе үеийнхэнд энэ арга хэмжээ юун зориулагдсныг 81 жилийн өмнө агуу ялалтыг авчирсан өвөг дээдсийн маань түүхийг хуваалцаж ярьж өгөх боломж олгодог. Тэр ялалтын ачаар бид олон жилийн турш инх тэнгэрийн дор амьдарч ирсэн юм а. Руслан Хороших, Даржи Чайдопов и Арюна Абельдинова. Новости дня. Бурайд улс Аст орнын бүтээлч эдийн засгийн төв болохоор бэлтгэж байна. 5 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүдэд улаан үдэд Аст орнод бүтээв олон улсын бүтээлч үйлдвэрлэлийн форум болно. Загварын үзүүлбэр Бурайд хөгжмийн наадамгийн зочдыг өөр юу хүлээж байгааг одоо сонирхцгоё. 5 дугаар сарын 21-ээс 23-ны өдрүүдэд улаан үд хот улс орныг тэргүүлэх бүтээгчдийн анхаарлын төв болно. Алс орнуудад бүтээгдэв олон улсын бүтээлч үйлдвэрлэлийн форум нэг дор 150 гаруй шинжээчийг цуглуулна. Тэдний дунд холбооны төвчний улс төрчид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, продюсерууд багтаж байна. Форумын үеэр макро бүс нутгийн бүтээлч эдийн засгийн ирээдүйн талаар хэлэлцэх юм. Энэ форум 4 дахь удаага зохион байгуулагдаж байна.
форумыг Орос улбан улсын Алс орнод Арктикийг хөгжүүлэх яам зохион байгуулдаг. Анх Владивостокт болсон, дараа нь Хабаровскд, өнгөрсөн жил Якутад зохион байгуулагдсан. Харин энэ жил манай Брэдэд болж байна. Бид нарт бүтээл салбарынхны хувьд энэ бол онцгой үйл явдал. Энэ форум бизнес эрхлэгчид, уран бүтээлч хүмүүсийг нэгтгэж, бидэнд бүтээж төвлөрж, үүнээсээ орлого олохыг зааж өгдөг гэж хэлж болно. В рамках форумын хүрээнд Алсторнод Арктикийн дизайнеруудын загварын үзүүлбэр, Брэд хөгжмийн Сошин наадам болон Юртемс шоукейс болно. Бүтээлч үйлдвэрлэлийн форумын хүрээнд болох оройн хөтөлбөрт та бүхнийг урьж байна. Бид 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдийн хөтөлбөрийг хариуцж байгаа. Пионер 2 худалдаа үйлчлэгийн төвийн гадаах талбайд Задгаа агаарт 2 том шоукейс наадам болно. Оройн 7 цагаас бүгдээрээ ирээрэй. 5 дугаар сарын 21-нд Сошин нэртэй шоукейс наадам болно. Энэ нь Сошин гэсэн утгатай байна. Энэ бол концерт танилцуулга маягийн тоглолт байх юм а. Шоукейс гэдэг нь үзүүлэн цонх гэсэн утгатай. Тэнд бид шинэ орчин үеийн хөгжимчтэй танилцуулна. Мөн форумын хүрээнд амттай хоолны наадам зохион байгуулагдана. Зочид хотын шилдэг зоогийн газар эрхлэгчдийн хоолыг амталж, хоол хийх мастер класст оролцохоос гадна орон нутгийн үйлдвэрлэгчид, гар орчуудын бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой. Ирхүү хотод Nosework буюу нохойнууд үнэрлэх мэдрэхүйгээр амтлагч хайдаг спортын анхны тэмцээн болсон байна. Энэ төрлийн сургалт гэрийн тэжээвэр нохойд ямар ач тустай, тэд юу олж үнэрлсэн талаар дараагийн сурвалжлагаар хүргэе. Гарааны өмнөх ерөнхий бэлтгэл. Заарин 6 настай. 3 жилд нь Nosework-оор хичээлж байна. Sky Terrier яг мэрэгэн бууч шиг ажиллана. Шанцаатай нуувчийг алдалгүй олдог. Nosework-ийн хэцүү зөвхөн нам гүм өрөөнд хайлт хийдгүүд оршин. Жишээ нь тээврийн хэрэгсэл гэсэн талбар байна. Энд автомашин, мотоцикл, бүр ундаг дугуй хүртэл ашиглана. Шүүгчид шанцааг дугуйн араам эсвэл гიშгүрт бэхлэн. Харин нохоо гадны үнэрийг үлтэн, хамраараа төмөр иданг, хэрэгээсний завсраар үнэрлэж олох ёстой. Салхи гадны үнэр хотын чимээ. Энэ бүхэн ч шалгалтын нэг хэсэг. Америк бүл үйлдвэрийн бус яг гадаа бэлтгэл хийх нь илүү таалагддаг. 2 сарын бэлтгэлийн дараа маргааш нохой болон эзэгтэй нь амьдралдаа анх удаа тэмцээний гараанд гарна. Хоёулаа догдолж сандарч байгааг тамаараа нуусангүй. Гэхдээ хамгийн гол нь оролцохын тулд Москва, Новосибирск руу нисэх шаардлагагүй гин. Бүх зүйл нь гэрт нь эрхүүд болж байна. Nosework-оор хичээлж эхэлснээс хойш нохой маань илүү сахилга баттай болсон. Илүү хариу үйлдэлтэй анхааралтай болсон. Гудамжинд юм түүж идэхийг хүртэл байлсан. Өөрөөр хэлбэл тушаал сонсон, үнэрлэн гэхдээ зууж авахгүй. Бид шууд ялна гэж бодоогүй. Бидний хувьд хамгийн гол нь оролцох. Нохой маань тэмцээнд өөрийгөө яаж авч явахыг, би өөрөө яаж байх, юу мэдрэхээ ойлгох юм. Бид хоёр хэрхэн харилцан ажиллах вэ гэдгээ мэдгэн чухлаа. Nosework-ийг хүмүүс ихэвчлэн албаны нохойн сургуультай андуурдаг. Гэвч үнэндээ энэ бол нохой бүрт зориулсан спорт юм. Нохойнууд шанцаа, цэцэг эсвэл эвкалиптийн үнэр хайдаг. Энэ нь аюулгүй, сонирхолтой, мөн нохойд тустай гэж нохой сургагчид хэлдэг. Хүмүүс бид ихэвчлэн нүдэрээ харж таньдаг бол бидний хувьд нүд чухал байдаг бол тэдний хувьд хамар нь хамгийн гол эрхтэн. Харин орон сууцнд амьдардаг бидэнтэй хамт салхилдаг нохойнуудаа бид ихэвчлэн үнэрлэхийг нь хүртэл зөвшөөрдөггүй. Учир нь гудамжинд энэ нь ердөө аюултай. Тэгвэл Nosework нь нохойнуудын хэрэгцээг хангах, өөрийгөө илэрхийлэх маш том боломжийг олгодог. Тэмцээнд нийт 16 хос бүртгүүлжээ. Маргааш тэд Ирхүү хотын хувьд анхны үнэрээр шалгах сорилтыг даван туулах болно. Энэ тэмцээний ерөнхийлөгчийн дэмжлэгийн санд эмчсэн төслийн хүрээнд зохион байгуулж байна. Төслийг байгалийн биатлон гэж нэрлэдэг. Энэ нь эрхэм мужид нохойн спортын төрлүүдийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн юм. Үүнд Nosework, Agility зэрэг төрлүүд багтана. Одоо Ирхүүд Nosework-ийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр Сибирийн нохойнууд эцэст нь олон мянган километр явалгүйгээр хамраараа ажиллах боломжтой болох юм.
Чита хотод дайны жилүүдийн дуунууд айлын цонхонд ор ихшиглэж байна. Ахмад дайчид болон дайны үеийн хүүхдүүд гэрийнхээ хашаанд баярын мэндчилгээ хүлээн авчээ. Нэгдүгээр бичил хорооллын 15 оршин суугчийн хувьд заяаг хүн төрөлхтний хамгийн цусд дайн дайрч өнгөрсөн юм. Тэд хязгаарын удирдлагууд болон уран бүтээлчдийн талархлын үгийг сонслоо. Ард талд хөдөлмөрлөж, ялалтыг ойртуулсан хүмүүст хэрхэн хүндэтгэл үзүүлсэнийг манай сурвалжлагаас хүлээн авч үзнэ. Нэгдүгээр бичил хорооллын 22-24-р байрны хашаанд дайны үеийн хүүхдүүд болон ард талын хөдөлмөрчид болох 15 хүн амьдардаг. Өнөөдөр энд дайны жилүүдийн дуунууд ихшиглэж, инх цэгийн тэнгэрийн төлөх талархлын үгс хэлж байна. Бид өнөөдөр баяраа тэмдэглэж та бүхнийг энд хамт байхыг хүсэж байна. Гэхдээ та бүхэн цонхоороо харж байгаах бид та бүхэнд баярын мэнд хүргэж гүн үндэтгэл илэрхийлж байна. Та бүхэн өөрсдийнхөө гавьяаны тухай үргэлж ярьж байх хэрэгтэй. Бүү ичээрээ ярьж байгаарай. Манай хүүхдүүд залуу иван сонсож мэдэж байх ёстой. Энд хүн төрөлхтний хамгийн цусд дайнд хувь заяанд холбогдсон хүмүүс амьдарч байна. Тэд бол дайны үеийн хүүхдүүд Надежда Геннадиевна Полонская, Зинаида Ивановна Щербакова, Анна Иосифова Субботина нар юм. Тэдний хувь тайлан инх тайвныг хайрлан хамгаалах, хүүхдүүдийг дайны гамшигыг хизээч мэдрүүлэхгүй байхын төлөө бүхнийг хийх нь ямар чухал болохыг сануулдаг. Агуу их орны дайны ахмадууд, дайны үеийн хүүхдүүд, ард талын хөдөлмөрчид, хорих лагерт хоригдож явсан хүмүүсийг хүндэтгэн нислэх нь тэдний баатарлаг гавьяанд хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм. Мөн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл энэ нь нацизмын хорт могоотой тэмцэж яваад амь насаа алдсан. Эсвэл одоо байлдааны шүргэлцээний талбарт байгаа залууст үзүүлж буй хүндэтгэл мөн. Ялалтын өдөр хүртэл Ахмад дайчид, дайны үеийн хүүхдүүд, ард талын хөдөлмөрчид болон хорих лагерт хоригдож байсан хүмүүсийн амьдардаг хашаа бүрт уран бүтээлчид хот болон хязгаарын удирдлагууд очиж баярын мэндчилгээ талархлын үгсээ хүргэх юм а. Халимагт Рис Фест буюу будааны наадам өргөн дэлгэр боллоо. Нутгийн тогоочид хамгийн амттай плов, өвөрмөц суши, бүр будаа, манготой банш хүртэл хийж өрсөлдсөн байна. Энэ наадам ард түмнийг хэрхэн нэгтгэж өөр хотуудаас ирсэн зочид яагаад халимагчуудын зочломтгой занг хайрладаг болсон тухай яг одоо хүргэе. Халимгийн Октябрь дүүрэг тэр дундаа Большой царын тод өнг цоглог хөгжмөр дүүрлээ. Энд алтан зул цэцгийн наадам амжилттай болж оргил үйл явдал нь хоолны Рис Фест буюу будааны наадам байв. Зочдод зориулсан хөтөлбөр тун баялаг байлаа. Төрөл бүрийн уламжлалт бүжиг, сэтгэл сэргээсэн уралдаан тэмцээн, авьяаслаг уран бүтээлчдийн тоглолт тэр дундаа хөрш Астрахан мужаас ирсэн жүжигчдийн үзүүлбэр гээд наадмын уур амьсгал тасралтгүй үргэлжилжээ. Октябрь дүүргийн бүх оршин суугчдыг ийм сайхан наадамд угтан авч байгаадаа бид баяртай байна. Бид энд анх удаа ирж байгаа биш. Тиймээс нутгийн иргэдийн найрсаг бүтээлч баяр хөөртэй хандлагад аль хэдийн тассан. Танай наадам болгонд бид дуртаяа ирдэг. Энэ баяр бидэндээ их таалагдж байна. Цаашид хамтран ажиллаж та бүхэн биднийг ийм арга хэмжээндээ дахин өрнө гэж найдаж байна. Энд болж байгаа бүхэнд таалагдлаа. Маш өндөр түвшинд зохион байгуулжээ. Супер. Наадмын гол үйл явдал нь яах аргагүй будааны наадам байлаа. Энд нутгийн тогооч нар халимагт тарж ургуулсан будаагаар олон төрлийн амт чанар гаргаж болдгийг харуулсан юм. Сонгодог плов, өвөрмөц суши, амтад десертгээд хүн бүр өөрийн сонирхолд нийцсэн хоолоо амтлах боломжтой байв. Тогоочд шилдгийн төлөө өрсөлдөж, бүтээлүүдэд туршлагатай үзэгчид болон шүүгчдийн үнэлгээнд толилууллаа. Алтан зул цэцгийн наадам бол гайхамшигтай олон ч хүн мэддэг. Харин будааны наадмын талаар бараг хэн ч мэдэхгүй. Би энэ тухай анхудаа хэдхэн хоногийн өмнө сонсоод урилгыг баяртайгаар хүлээн авсан. Будаагаар ийм олон төрлийн амттай хоол хийж бүтээгдэхүүнүүдийг ингэж сонирхолтой хослуулж болдог гэж огт бодож байгаагүй. Одоогоор надад хамгийн их сэтгэл төрүүлсэн будаа, мангоны амт, гахай махтай банш байлаа. Энд байгаа бүхэн гэр бүлийн санагдлаа. Энэ наадам болон түүний цар хүрээг заавал өргөжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Это изюминка большого царына. Энэ зочломтгой баян нутгийн тухай дахиад хичнээн найрагл бичиж
хичнээн үнэн түүх өгүүлэх хэрэгтэй болоо. Бас хөдөө аж ахуйн ажилчдын тухай хэлмээр байна. Мал аж ахуйн бригадуудад ажиллаж байсан хүмүүс ямар их хөдөлмөрсөн гэж санана. Үнэхээр төсөөлөх аргагүй. Тэд бол бааtruуд, бүгдд нь баатар цол олгох хэрэгтэй. Бага насны зочид ч уйдах завгүй байв. Тэдэн зөриүүлэн хийлдэг тоглоом бүхий тоглоомын бүс, мөн тоглоом амттангийн асрууд ажиллажээ. Харин 15 гаруй үн цэнтэй шагналын суглаа, шагналын дунд тоос сурагч, телевизор, гал дооны хэрэгсэл, мөн гол шагнал болох хөлдөөгч авдар байв. Халимаг ун сонинтай хамтран 258 оролцогчийн дунд зохион байгуулсан юм. Октябрь дүүрэг өөрөө Оросын бүх ард түмэн шашин шүтлгээс үл хамааран ив найрамдалтай хамт амьдарч болдгийн нэгэн загвар болж байна. Эндхийн хүмүүс маш найрсаг, маш ив нэгдэлтэй. Энд хинч чи ямар үндэстэн бэ гэж асуудаггүй. Энд нэг л найрсаг үндэстэн бий. Тэр нь Большой царинчууд. Большой царинд болсон энэ наадам амттай хоол, халуун дулаан уур амьсгал, уран бүтээлийн авьяас өгөөмөр зочломтгой зангийн төгс хослол болж олон хүний сэтгэлд удаан хадгалагдах нь гарцаагүй. Якутийн дизайнерууд Казахстаны загварын 7 хоногийн Гран-при шагналыг хүртлээ. Сандара Парохенко, Валерий Осокин нар уламжлалт хөгжмийн зэмсэг болон өвөг дээдсийн соёлоос санаа авчээ. Оюутан охид шүүгчдийг хэрхэн байлдан дагуулж алдартай продюсероос хамтран ажиллах санал авсан тухай манай сурвалжлагаас үзээрэй. Загварын ертөнцийн эрч хүч Германы илэрхийлэл. Гэвч сэтгэл татам үзүүлбэр бүрийн цаана маш их хөдөлмөр, зоримог санаа байдаг. Казахстаны загварын 7 хоногийн Гран-при шагналын эзнэр Сандара Парохенко тодорчээ. Тэрний цуглуулга якут соёл болон үндэсний хөгжмийн зэмсэг болох хумусоосоос санаа авсан байна. Соёлын код гэдэг миний хувьд бас төрлөх зүйл. Зүгээр л үргэлжлүүлээд явъя гэж бодсон. Харин Казахстантайхаа тэмцээнд оролцохоор урьхад дараа нь Гран-при шагналыг Якутийн Парохенко Сандара хүртлээ гэж хэлэхэд би үнэхээр шокнд орсон. Би ёстой авна гэж бодоогүй. Казахстанд очсны дараа дизайнеруудын үзүүлбэрт бэлтгэх томоохон ажил хүлээж байлаа. Загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалт, хувцас тааруулалт, давталтууд ар хараасаа үргэлжилжээ. Загварын 7 хоногийн 2 дахь шалгарсан ялагч Валерий Осокинагийн хэлснээр 4 төрхүүдийг бүтээх хугацаа хязгаарлагдсан байсан бөгөөд бүтээлүүдийг ердөө 1 сарын дотор бэлтгэх шаардлагатай болжээ. Энэ хувцас Казахстаны хөгжмийн зэмсэг болох Кобизоос санаа авсан. Кобизийн дүрсээр би ханцуг нь хийсэн. Материалын бүтцээр шууд мэдэгдэхгүй байж болох ч концепц дотор хөгжмөн шингэсэн. Өөрөөр хэлбэл би уламжлалт хөгжмөн бүтээлүүдийг авч хэмнэлтэн тааруулж тогшин капрон урсан. Дараа нь түүнийг татаж будгаар шүршсэн. Загварын үзүүлбэрийн үеэр шүүгчдийн гишүүд цуглуулгыг анхааралтай ажиглаж байв. Тэдний анхаарал ихэвчлэн Сандарагийн бүтээлүүд дээр төвлөрч байжээ. Гэвч жинхэнэ гинтийн бэлэг түүнийг үзүүлбэрийн дараа хүлээж байв. Урьдчилсан төлөвлөсөн шагналуудаас гадна дизайнерыг гүржид болох загварын үзүүлбэрт урьж хамтран ажиллах санал тавьжээ. Хоёр дахь нь Баян Алагузова байсан. Тэр надтай хамтран ажиллах санал тавьсан. Түүнд I1 гэдэг K-pop хамтлаг байдаг. Тэдэнд зориулж тусгай тайзны хувцас ойж өгөхийг хүссэн. Финал чалгарсан оролцогч нь Аукигийн загвар ба нэхмэл чиглэлийн 3 дугаар дамжааны оюутнууд юм. 3 дахь дизайнер бөгөөд Сандара Валерий хоёрын багш Лилиана Алексеевагийн хэлснээр бүтээлч оюутнуудыг сургаж дэмжихэд хамгийн чухал зүйл бол юуны өмнө дэмжлэг юм. Ерөнхийдөө манай оюутнууд маш авьяастай. Тэд мэдээж хамгийн түрүүнд элсэлтийн шатанд сонгон шалгуулалтад орсон. Манайд хамгийн авьяастай хүүхдүүд элссэн гэсэн үг. Би тэднийг идэвхтэй байх боломж байгаа л бол оролцох хэрэгтэй гэж үргэлж урамшуулж зоригжуулахыг хичээдэг. Учир нь энэ нь чамд юу авчрахыг чи хэзээ ч мэдэхгүй. Якутийн дизайнерууд Казахстаны загварын 7 хоногт оролцсон нь авьяас тууштай байдал бүх хаалгыг нээж чаддгийг баталлаа. Сандара Валерия нарын олон улсын тавцанд гаргасан амжилт нь тэдний томоохон уран бүтээлийн замналын эхлэл болох трамплин болж мэднэ. 1500 сурагч жагсаалын бүрэлдэхүүн Лаос болон Хятадын кадетууд Владивосток хотод ялтын 30-нар өвөрмөц жагсаал 2 дахь удаага зохион байгуулагдлаа. Энэ уламжлал хэрхэн үүссэн, Хятад улс яагаад оролцохыг хүсэж байгаа талаар манай хамт олонны бэлтгэсэн сурвалжлагаас үзээрэй.
Владивосток хотод ялалтын 30 нар хэмээх өөрмөц жагсааллаа. Дэлгэрэнгүг Приморын олон нийтийн телевизийн хамт олон хүргэж байна. Жагсаалын цуваанууд марш хийхэд бэлэн болсныг парадын командлагч Гавардийн хурандаа Александр Борисов илтгэв. Бүрэлдэхүүнүүд Владивостокийн төв талбайд жагсжээ. Ялалтын 30 нар парад нээлттэй хийхэд бэлэн боллоо. Дорогие ребята, Эрхэм хүүхдүүдээ энэ чухал өдрийг заавал санаж найз нөхдөдөө ярьж өгөөрэй. Өнөөдөр энэ дээрээс та нарыг эцэг эхчүүд чинь харж суuna. Тэд өвөг дээдсийн тань хөргийг барьсан байгаа. Та нар бол тэднийхээ нэр төртэй залгамж үе юм. вы их достойное продолжение. Жагсаалын өмнөр ялалтын тугийг залж дараа нь парадыг нээх команд өглөө. Приморын хязгаарын 31 хот дүүргээс ирсэн 1500 орчим сурагч жагсаалд оролцов. Тэд бүгд энэ өдөрт хэдэн сарын турш бэлтгэж сургуулиудад биеийн тамирын хичээлээр жагсаалын бэлтгэлийн тусгай хичээлүүд оржээ. Биднийг хэрхэн жагсах ёстойг шалгадаг байсан. Зэрэгц, номхон, баруун тийш, зүүн тийш, эрэг гэх мэт командуудыг Ялалтын 30 нар жагсаалыг Приморд 2 дахь удаага зохион байгуулж байна. Энэ жил парад олон улсын статустай болжээ. Үүнд Улс сүрийн Суворовын цэргийн сургуульд Орос хэл цэргийн эрдэмтэд суралцж байгаа Лаосын кадетууд оролцож байна. Мөн Хятадын EU хотын багаангийн сурагчид ч оролцлоо. Тэд дэлхийн 2 дугаар дайны үеийн Хятадын ардын чөлөөлөх армийн дөрөмт хувцсны хэв маягаар тусгаалan ойсон хувцс өмсчээ. Приморын сурагчдад ч мөн дөрөмт хувцс ойсон байна. Жагсаалын хайрцаг бүр өөрийн гэсэн танкчид, шумбагчид, тэнгисийн явган цэргүүд. Миний хувьд ялалтын жагсаалд оролцсон гэдэг маш их утга учиртай. Манай гэр бүлд 5 дугаар сарын 9 бол том баяр. Миний элен цэмээ, элен цөвөөнөр дайнд оролцож байсан. Жагсаалын бүрэлдэхүүнүүдийг алдар гавьяатай цэргийн алба хаагчид удирдах байна. Тэд олон цагийн жагсаалын бэлтгэлийн үр дүнг хатуу багш нар шиг үнэлжээ. Миний бодлоор бүгд зохих төвшөнд байна. Зарим нь сайн, зарим нь арай сул, гэхдээ ерөөхдөө сайн байна. Ялалтын 30 нар жагсаал аль хэдийн Приморын хязгаарын нэрийн хуудас болсон байна. Владивостокын хүүхдийн парадыг ялалтын өдөрт зориулсан хязгаарын арга хэмжээний гол арга хэмжээнүүдийн нэгний түвшинд хүргэсэн цус улсын анхны хот болсон юм. Би ийм арга хэмжээд анх удаа оролцож байна. Үнэхээр гайхалтай санаачлага байна. Би өөрийн зүгээс төрийн дуунд буцаж очиод энэ арга хэмжээний талаар хамт олондоо ярина. Олег Николаевичийн энэ санаачлага бүгдэд үлгэр жишээ болох ёстой. Үүнийг цаашаа том амжилт хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Владимир Клюшников, Евгений Лихачев, Панорама. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мянган ихэр хятадын Моцын хошуунд жил бүрийн надам цугларлаа. Гадаадын зочид энэ бүс нутагт ихэр хүүхэд төрөх давтамж хэвийн бус өндөр байдаг. Байгалийн өрмөц үзэгдлийг харахаар ирсэн байна. Орон нутгийн эрх баригчид энэ онцлогийг аялал жуулчлалын хөгжлийн хөдөлгөгч хүч болгон хэрхэн хувиргасныг төгсгөлийн сурвалжлагаас хүлээн авна. Нэг дор ийм олон ихэр цугласныг та урд нь харж байгаагүй л болов. Бид Масян нутгийн уугуул ихрүүд. Бид Узбекистанаас ирлээ. Бид Непалаас. Бид Америкаас. Алжир. Ливан ба Австрал. Гвинея нутгаас ирлээ. Моццян бол Нюнян мужидах хан үндэсний үлгийн нутаг юм. 5 дугаар сарын баярын өдрүүдээр энд 1000 гаруй хос цугларчээ. Жил бүр зохион байгуулагддаг энэ наадмын оролцогчдын газар зүй бараг 20 улсыг хамарч байна. Гайхалтай байна. Бид цагаа үнэхээр сайхан өнгөрүүлж байна. Урд нь ийм олон ихрүүдийг харж байсангүй. Тус хошуу хойд ширэнгийн шугамн дээр оршдог. Моццян ихэр хүүхэд төрөх давтамжийн хэвийн бус өндөр гэдгээрээ эртнээс алдартай бөгөөд энийхээ ачаар ихрүүдийн үлгийн нутаг гэсэн статустай болжээ. Жухам энэ байгалийн өрмөц үзэгдэл нь дотоод гадаадын жуулчдад чиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүний гол цөм болсон байна. Наадмыг тохиолдуулан энд задгаа тэнгэрийн дор өргөн хэмжээний зоог зохион байгуулжээ. Энэ жил 1000 орчим ширээ засжээ. Зочдын хувьд энэ нь хан үндэсний хоолыг амталж олон жилийн уламжлалыг нүдээр үзэх боломж юм а. Том хотуудад бидэнд хэрэгтэй зүйл хэвчлэн байгаад байдаггүй. Харин ийм жижиг хошуудын өрмөц сэтгэл татан байдал, энтхийн ихрүүдийн соёл, угсаатны уламжлал бидний сэтгэлийг үнэхээр татдаг. Ханы үндэстний гоёмсог хувцсыг хараад үнэхээр сэтгэл хөдлсөн.
Бидний инээмсэглэл алга ташилтаар угтаж хамт зураг авахулж байлаа. Ирэх жил дахин ирэхийг хүсэж байна. Соёлын онцлог арга хэмжээг хөгжүүлэх нь тон үзүүлэлт дээрэж үр дүнгээ өгч байна. Моццян дахь жуулчдын урсгал доктортой өсөж 2021 онд 2 сая хүн ирж байсан бол өнгөрсөн онд ойролцоогоор 6.5 саяд хүрчээ. Бид наадмын гол элементүүд болох урт гудамжны цог, соёлын жагсаалуудыг жилийн турш ашиглах боломжтой тогтмол аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгохоор төлөвлөж байна. Ингэснээр зочид зөвхөн 5 дугаар сарын баяраар бус гэр бүл найз нөхдөдөө хүссэн үедээ ирдэг болно. Жуулчдын урсгал нэмэгдэхийн хэрэг орон нутгийн эрх баригчид дэд бүтэц үйлчилгээний чанарыг тэргүүлэх чиглэл гэж тодорхойлж байна. Жухам эдгээр хүчин зүйл нэг удаагийн сонирхлыг тогтвортой эдийн засгийн хөрөнгө болгон хувиргах боломжтой маа. Ингээд энэ удаад миний хүргэх мэдээлэл өндөрлөж байна. Ice Global-ыг үзээрэй. Ингэснээр та зөвхөн Монгол төдийгүй хөршүүдэд болж байгаа мэдээлэл цаг тухайд нь мэдэх болно. Та бүхэнтэй л хамаа байлаа. Дараагийн 7 хоногт эрг уулзъя.